Чадан цагийн маань сайттай хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Тэгээ өнөөдөр бид нэр тексттэй хэрхэн ажиллах вэ? Текстийг яаж бичих вэ? Тэр гаргасан текстүүдийг хэрхэн янзлж одоо эдит засвар хийх вэ гэдэг хичээлийг ерөнхийдөө үзнэ. Тэгээ бидний энэ прожект маань өмнө нэгээд орхисон прожект маань ингээд байж байна. Ерөнхийдөө энэ прожектын тухай, энэ sequence, энэ timeline тухай бүх ойлголтуудыг бол та бүхэн хүлээгээд авсан байгаа. Тэгээ өнөөдөр бол бид нэр монтажлсан, эвлүүлсэн файлуудаа яаж ингэж файл дээрээ хэрхэн текст оруулах вэ гэдэг хичээлийг үзэх болно. За тэгээд ингийн тулд бид нарт би өнгөрсөн дугааруудын хичээлүүд дээр бас зарим дээр ингээд мэрсэр текстүүдээ гаргаад харуулсан баха. Тэрнээс гадна өөрөөр яаж текст оруулж болох уу гэдэг тэр зүйлсийг би та бүхэнд өнөөдөр заах болно. Ерөнхийдөө Premiere-ийн яг хэдэн оны ямар Premiere ашиглаж байгаа вэ гэдгээс бас текстүүд ондоо байдаг. Жишээ нь энэ CC 2018 дээр болохоор file new legacy title гэж одоо текст бичих цонхонд гарч ирдэг байгаа. Эсвэл өмнөх 2015 оны ч юм уу тэр 15 оны Premiere-ийг ч юм уу ашиглаж байгаа тохиолдолд зүгээр control тэгээд дарахад гараад ирдэг. Эсвэл энэ дээр нь title гэж гарч ирдэг яа. Title 2018 болохоор legacy title гэж гарч ирдэг басан байлээ. За тэгээд энэ дээр бид нэр энэ гарч ирсэн цонхон дээр бид нэр текстийг бичнэ. За ерөнхий эндээс бид нэр юуг харж болох вэ гэхлээр энэ цонхон дотроос тексттэй ажиллах бүхий л зүйлийг гаргаж ирж болж байна. За энэ жишээ нь бэлэн темплейтүүд гэж байна. За текст файлтай ажиллахад анхаарах хамгийн хэрэглэгддэг төлсүүдийг би та бүхэндээ хэлээд өгье. Жишээлбэл энэ сумыг бол та бүхэн мэдж байгаа. Гарнаас V-гээ дарахад сум гарч ирдэг. Энүүгээр бол юмыг зөөн одоо ихсгэж багасгах гэдэг ч юм уу ийм үйлдэлүүдийг хийдэг байгаа. Энэ текстийг бичнэ. За одоо шинээр одоо бичгээд шатнаа. Мэдээж энэ хоёр текст маань доошо сумтай уучраас ингэж доошо бичигдэж байна гэсэн үг. За ингээд эднээс нэг илүү төв юм ашиглаад байдаггүй бараг. За энэ хэлбэртэй shape-уудыг бид нэр ашиглаж болно. Жишээ нь фон үүсгэх, эсвэл сүүдэр үүсгэх ямар ч тохиолдолд энийг янз бүрээр ашиглаж болно. За сая болохоор би маус хоёроо дараад arrange хийгээд энэ дотроос одоо энэ саяны дөрүүлжин гэж юм уу сонгосон хэсгээ урд нь оруулах уу, хойно нь оруулах уу, эсвэл яг энэ бичигнийхэн одоо яг урт талд нь байлгах уу гэдэг ч юм уу тэр сонголтуудыг хийж аваа. Ер нь бол хамгийн дээдлийн давхарлсан игнэн дээрх юмыг бид нар харуулж байгаа гэдгийг өмнө хичээлүүд дээр үзсэн байгаа тийм ээ. Хийх гэж байгаа зүйлтэй шалтгаалаад ямарч бол ямараар нээж болж байна. За жишээ нь магадгүй энэ дээр нь тавьчих. Текстээ гаргаад ирээ гэх юм бол энэ shape-ийг идэвхжүүлээд текстийн ард оруулъя гэж бодож ивэл үнийг идэвхжүүлээд arrange хийгээд send to back гэхэд за магадгүй бид нэр ингээд энэ логог ингээд гаргаад ирч болж байна. За ингээд тавгаар юм шиг гарч ирж болж байна. Текстэн файлтай бол одоо юу гэдэг тухайн хүний мэдрэмжийн асуудал яаж ямар байдлаар ямар текст гарах уу гэдэг бол тухайн график хийж байгаа, график монтаж хийж байгаа хүний бол мэдрэмжийн асуудал байна. За энэ дээр төлсүүдээс хамгийн их хэрэглэгддэг зүйлс бол эдгээр ерөнхийдөө хэрэглэгдэн. За жишээ нь гэх юм бол энийг юунд ашигладаг вэ гэхэлэр шинээр одоо
За би чадан цэг имэнийг гаргаж ирчээд дахиад байн бичээд байна гэж байхгүй. Тийм болохоор энэ чадан цэг имэнийг яг энэ чигээр нь, яг энэ хэлбэрээр нь, яг энэ миний нээсэн форматаар нээ гэх юм бол энэ дээр дарахад яг миний энэ нээсэн тайтлын нээсэн формат, нээсэн фонт юу гэдэг тэрүүгээр яг адилханаар одоо шинэ юм текст файл үүснэ гэсэн үг байгаа. За ингээд нийцж болно. Яг адилхан. Тэгээд энийг ингээд текстийг солиход өмнөх текст солигддог байгаа. За энд одоо фонт бол байх уу, ямар байх уу? Энднээс ингээд том, жижиг, за ингээд чадан цэг юм байна гэдэг маань томруулж болж байна, жижигрүүлж болж байна. Энэ хоёр тийш нь сунгадаг. Текстийг шахуу байх уу, ингэж урт сунсан байх уу гэдгийг эндээс тохируулж өгч болж байна. Ер нь яаж ч утсан монтажны энэ зүйл, монтажны текстийн асуудал бол яг тухайн эвлүүлэг хийж байгаа хүний мэдрэмжийн асуудал байдгаа гэж дахиад хэлжээ. За энэ бол минутын байж байна. За эндээс opacity буюу тод харагдах уу, гүн харагдах уу гэдгийг эндээс тодруулж болно. За position байрлалын өөрчлөлт, байрлал өөрчлөлт гэсэн энэ одоо байна. Тэгээ энд болохоор энэ дээр байсан шүү дээ. Одоо font нэг байна, size нь байна, хэр хэмжээтэй хэр том болох вэ гэдэг нь болохоор бас түрүүний энэ явж байна тийм ээ. Энэ дундах мөр хоорондын за kerning гэдэг нь одоо түрүүний энэ VA гэсэн бичгтэй адилхан үйлдэлтэй. За track хийхлээр юм болж байна. Ер нь бол энэ дээр байгаа бүх юмыг өөрөө оролдоод үзэх хэрэгтэй. Гэх мэтлээ одоо энэ нь дандаа юм хөдөлгөөний юмнууд байгаа даа. Одоо за энийг дарчвал бүгд ингээд том caps томор бичигдэх гэдэг ч юм уу тэ анзаарсан байна. За энэ доогоороо зураастай underline. За энэ болохоор fill гэдэг дээр маань болохоор энэ шар болцсон текст маань ингээд шар болчихсон байгааг анзаарч байгаа. Энэ бид нар эндээс бэлэн юм темплейт ашигласан учраас энэ дээр энэ ийм эффектийг бид нар өөрсдөө энд хийдэг байгаа. Жишээ нь энд linear garden магадгүй solid-ийн нэг ингээд ингэх юм бол тэгээ эндээс бид нар яг юу хүсэж байгаагаа илүү ингээд өгч болно. За ингээд fill, stroke, shadow, background өнгөн юм байна. Shadow гэдэг нь сүүдрийн жишээ нь. За энэ аав үсгэн дээр та нар анзаарч болно. Томорхгүй тийм. За shadow-ыг харсан бол ингээд за сүүдэр өгж байна. Stroke гэдэг нь болохоор хүрээ хийх үү, текстэндээ хүрээ хийх үү эсвэл дотор нь ч юм уу гадуур нь за энд анзаарсан бол за энийг нь цагаан гэдэг цинкрэж улаанаар болчихдог. Ингээд энэ гадуур нь ингээ улаан хүрээ гарч ирж байгааг анзаарч байгаа. За төрөнөр шиг юм улааныг энэ дээр байсан шүү дээ solid гэдэг нь эсвэл холиод өөр юм тодорхойлт гарч ирдэг. Хар улаантай ингээ болж байна. За гэх мэтчлэн ингээд өнгөний сонголтуудыг бол тухайн хүн өөрөө мэдрэмжээр өгч болно. Энэ ингээд инер гэдэг нь болохоор яг дотор талынх нь хүрээтэй аутер гэхийг гадна талдаа юм хүрээ үүсэж байна гэсэн. Сая гадна талд нь хүрээ өгсөн байна. Завтайтал нь хүнийхээ нэрийг ч байна уу тэр бүгдийг тавьчаад цонхоо хаагаад дараагийн шууд одоо энэ дээр бол нэгдэж гарч ирэхгүй бидний хийсэн текст маань энэ project хэсэг дотор хадгалагдана. Эндээсээ бид нар хаана энэ файл энэ текстээ хаана тавихыг хүссэн тэр хүссэн газараа бид нар зааж өгөөд текстээр ажиллах бас нэг юм сонирхолтой юм нь болохоор би өмнөх хичээл дээр дурдчихсан K буюу энэ цэг зоогоод бид нар яг эхлэл энэ текстэндээ ямар хөдөлгөөн оруулж болох вэ
текстэндээ хөдөлгөөн оруулж болдог байгаа. За тэгвэл хамгийн ашиглаж болохоор энэ rotation буюу эргүүлдэг хэсэгт дарлаа. Цэг үүсэж байгааз энэ цаг шиг юм дээр дарахад цэг үүснэ. За энэ хэсгээс аваад энэ хүртэл дахиад за 3-1 дахин эргүүлье гэж бодъё л та. За ингээд энэ хэсгийг одоо харлаа. За хурдан байвал энэ дундах хэмжээгээр нь давхруулж болно. За өнөөдрийн хичээлээрээ бид нар title text файлд хэрхэн ажиллаж болох вэ гэдэг зүйлийг өнөөдөр сурлаа. Тэгээд ер нь бол ямар фонтоор яаж бичих вэ? Ямар ерөнхий аргачлалыг мэдсэн байхад яаж хийх нь бол зөвхөн таны мэдрэмжийн асуудал болно, дизайны асуудал болно гэсэн үг байгаа. Өнөөдрийн хичээлдээ хамт байсан та бүхэнд баярлалаа. Тэгээд биднийг бас YouTube хаяг дээр дагаад subscribe дараад чадамцэг имэн гэдэг channel байгаа. Энэ channel дээр subscribe дараад бид нартай бас нэгдээд бидний бусад видеог үзэх боломжтой шүү. Энэ дээр математикийн хичээл, сэтгэл зүйн хичээл гээд хүнд хэрэгтэй одоо бүх хичээлүүдийг бид нэр цаашдаа илүү ихээр оруулах болно. За тэгээд дараагийн хичээлээрээ бид видеонд subtitle-ыг хэрхэн хийдэг вэ? Киноны subtitle мэдээж өөрөө сурчвал маш хэрэгтэй шүү дээ. Тийм болохоор видео subtitle хэрхэн өөрж болдог вэ талаар дараагийн хичээлээр үзэх болно. За ингээд дараагийн хичээл хүртэл баяртай.